Бидний шийдэл хөгжлийн хурдсгуур ICT Expo 2015. Бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэрэгцээ, хэрэглээ болсон мэдээллийн технологи, харилцаа холбоо хэрхэн хурдтай хөгжиж, тэр хэрээр бидний амьдрал улам хялбарчлагдсан. Олон боломжууд шинээр нэгдэж буйг дэлгэн харуулдаг хамгийн үзүүштэй, сонирхолтой үзэсгэлэн бол ICT Expo. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох ICT Expo 2015 оны 5 дугаар сарын 21-ээс 25-ны өдрүүдэд Мишель Экспо төвд амжилттай зохион байгуулагдлаа. Шилдэг шин санаа, гайхалтай төсөөлөл, технологийн гайхамшиг мэдрүүлдэг энэхүү арга хэмжээг энэ жил Монгол Улсын үүрэг холбооны салбарын анхдагч бөгөөд тэргүүлэгч оператор Mobicom корпорац эзэмдэж мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран зохион байгуулсан юм а. Жил болгоны ICT Expo өөрийн онцлогтой болдог. Өөрийн өнгө төрхийг агуулж байдаг юм а. Энэ жилийн үед ч гэсэн шинэ давлгаа, шинэ хурдсгуур, шинэ шийдлийг танилцуулж байгаараа онцлог байна. Өнөөдөр технологиугээр, захимгүйгээр, энэ технологи байхгүйгээр нэг салбар урагшлага болжээ. Тийм учраас бидний шийдэл хөгжлийн хурдсгуур юм а. Өнөөдөр энэхүү Expo ивент итгэж байгаа Mobicom корпорацийн хамт олондоо энэ Expo-г зохион байгуулахад хүч зүтгэн ажилласан агентлагийн хамт олондоо гүн талархал илэрхийлье. Жил бүрийн ICT Expo нь өөрийн гэсэн онцлогтой болдог бөгөөд энэ жилийн хувьд зөвхөн Монголын говьд амьдардаг дэлхийд ховордсон Мазала баавгайг бэлэг тэмдгээр сонгосон нь мэдээллийн технологийн салбар нь байгаль их дэлхийг аврахад маш чухал ач холбогдолтой юм а гэдгийг тод томруулаар харуулж чадсан онцгой бэлэгдэлтэй өвөрмөц сонголт болсон юм а. Бидний сонгоцсон байгаа энэ Мазала гэх амтан Монголд зөвхөн байж байгаа. Дээрээс нь 22 хүн үлдсэн. Энэ амтыг өнөөдөр бид нар мэдээллийн технологи ашиглаад аварч чадах юм байна, хайрлаж чадах юм байна. Магадгүй өсгөж чадах юм байна, тийм ээ? Well, it's really to show how ICT can help in all sorts of areas. Not an obvious area is saving bears, but we use GPS tracking devices, and we can tell where the bears are. We can make sure they've got adequate food supply, and hopefully save these bears. There's only 22 left. ICT Expo 2015-д хүрэлцэн ирсэн хүмүүр Монгол Улсын болоод дэлхийн нийтийн мэдээлэл технологийн салбарын уран ухаан, бүтээлч сэтгэлгээг боддоор үзүүлэх Монгол Улсын түүхэн дэх харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээний гэрч болсон юм а. За та бүхэн Mobicom корпорацаар танилцуулж байгаа 4G сүлжээний туршилтыг танилцуулъя. За манай 4G сүлжээ маань 120-аас 140 MB хурдаар нэвтрэх интернет орох боломжтой болсон. За 3G сүлжээний хувьд бол 10 MB байсан бол та 4G-г ашигласнараа 10 дахин илүү хурдаар интернет орох боломжтой болчихно гэсэн. За жишээ нь энэ дээр харуулсан байна. 3G дата модемор 4 шиг видеог зэрэг үзүүлэхэд бол энд бол зарим хэсгээр нь буфер хийж байгаа бол за 4G модемор бол 4 видеог ямар ч гасалтгүйгээр үзэх боломжтой болчихно гэсэн. За Монгол ID Group маань энэ жил анх удаа ICT Expo-д оролцож байна. 2015 оноос эхлээд үйл ажиллагаа явуулж байгаа. Интернет бизнес болон контентын чиглэл гэсэн хоёр төрлөөр бид нар бизнесээ явуулдаг. За энэ жилийн хувьд юм бол бид нар хоёр интернет коммерц талдаа хөгжүүлж байгаа бүтээгдэхүүнийг онцлог танилцуулж байна. Нэг нь бол Menu Map. Menu Map нь өөрөө газрын зураг. Тэгээ мэдээллийн систем, мэдээллийн хайлтын системээр суурилсан юм баамаа. За дараагийнх нь хэм бол бид нар спорт сонирхолтой залуустай зориулаад илүү платформыг илүү гаргаж өгсөн. Энэ нь бол bet буюу тавар тавьж өөрсдийнхөө мөнгө өсгөх боломжтой юм сонирхол хөгжөөтэй юм баамаа. Sony Music, Universal Music, Warner Music гэсэн entertainment group компаниудаас 20 сая дууны санг албан ёсны хэрэгтэйгээр Монголд ашиглах бүрэн боломжтой юм шинэ аппликейшнуудыг энэ 2015 Expo дээр бид танилцуулж байгаа. Тэгээд хэрэглэгчид маань энэ нэлээд таалагдаж бас Монгол залуучууд дуу хөгжим сонирхдаг залуучууд маань нэлээд бас таалагдж чад бид нар их баяртай байгаа. За ингээд манай Mobicom корпорац ICT Expo 2015 зориулаад
дэлхийн шилдэг технологиудыг танилцуулж байгаа. Түүний нэг бодит жишээ бол virtual reality билүү Oculus Rift гэдэг энэ оны шилдэг бүтээгдэхүүнээр ялгарсан байгаа. Тэр нь болохоор VR гэдэг нь бол виртуал бодит орчинд хүнийг одоо авчиад хүн яг тэр орчиндөө ингээд бодит байгаа юм шиг бүх 360 градусаар мэдрээд тэр тоглоомдоо яг бодитоор орцсон мэдрэмж төрүүлдэг. Тэгээд энэ оны шилдэг бүтээгдэхүүн бас тодорсон байгаа. Маш сайхан үйл ажиллагаа болж байна. Тэгээд энийг бүр зорж ирж үзэж байгаа. Бүтэн тойроод яг дуусаад одоо гарах гэж явж байна. Маш онцлогтой мэдээлэл технологийн үзэсгэлэнгүүдийг сонирхлоо. Тэгээд бүхэл төрөлтөө одоо энэ 4G-гээс өсвөлээ те. Тэгээд бүхэл операторууд одоо энэ мэдээлэл технологийн компаниуд маш хөнгөж байгаа юм байна. Явуулж байгаа үйл ажиллагаа нь маш сонирхолтой, хөгжөөнтэй гоё үйл ажиллагаанууд болж байна. Ер нь бол жил болгон зохиогддог ICT Expo бол Монголын мэдээллийн технологийн хөгжлийг нэг дороос харах боломж олгодог. Үүгээр дамжуулаад бизнесийн байгууллагууд өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчилгаас гадна бас шинээр бизнес эрхлэлийг сонирхож байгаа хүмүүс эндээс бас шинэ санаанууд олж авдаг. Тийм болохоор бас ач холбогдолтой болсон гэж бодож байна. Тийм дандаа залуучууд тэгээд энэ техник нь ямар сайхан юм. Одоо тэгээ энэтэй хоцрохгүй санаатай нэмээ хоёр явж ирсэн. Ингээд залуучуудаа бүгдээр нь амжилт өшөө цааш өшөө яваарай. Монголаа өшөө сайхан цааш нь хөгжүүлээрэй. Өшөө гоё юм хийгээрэй. Өшөө гоё юм оруулж ирээрэй. Тэгээд та нараас амжилт хүсье. Мөн ICT Expo 2015 үзэсгэлэнгийн хүрээнд маш олон сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдсан бөгөөд тэдгээрээс цугас дурдвал олон улсад зохион байгуулагддаг TEDx, Startup Weekend, мөн цахим спортын улсын аврал шалруулах тэмцээнүүд нь Expo сонирхогчдын анхаарлыг ихэд татсан юм а. Шок явдаг DJ тоглолт хөгжмийг болж үзүүлье. Let the bass kick. Монгол хүний оюун ухаан дэлхийд үнэлэгдэх болсны дод жишээ болж IBM, Samsung Electronics, Hasbank, Infinite Solutions зэрэг гадаад дотоодын мэдээлэл технологиор тэргүүлэгч компаниудад хариуцлагатай албыг нэр төртөөгөр хашиж буй монгол залуус энэхүү экспод уралгаар оролцож Tech Pass буюу технологийн хэмнэл сэдвийн дор сонирхолтой хилцүүлгийг өрнүүлсэн нь өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо. За TEDx гэдэг нь болохоор Technology, Entertainment Design гэдэг 3 үгнээс ол үүсэлтэй. Тэгээд олон дэлхийн 1984 онд Америкт үүсээд үүнээс хойш одоо 31 жилийн турш олон улсад тусгайлан ингээд бие даасан арга хэмжээнүүд болж явж байгаа. За салон гэдэг нь болохоор ямар учиртай гэхээр ер нь бол TEDx-ийн арга хэмжээнүүд яг зөвхөн нэрээрээ байдаг. Тус тусдаа яг юм чиглэсэн. Тэгээд салон гэдэг нь болохоор яг тусгай нэгэн тодорхой нэгэн салбар эсвэл сэдвийг ингээд онцолж хийдэг зохион байгуулалт. Тэгээд энэ удаа бид нар TEDx Улаанбаатар салон гэдгээрээ ICT-тэй холбоотой зэрэгцээд ерөөсөө мэдээллийн технологийн салбарыг одоо тэг ямар шиг төвшөнд явж байна. Дэлхийн чиг хандлал хаашаа байна гэдэг харуулхааг зарсан байгаа. Би бол яг ICT лөө өөрөө бол анхны удаа ирж байна. Миний хувьд бол айгүй сэтгэл өндөр байна. Айгүй гоё байна. Шин технологиуд их гарсан байна. Шинэ компаниуд их байгуулагдсан байна. Би бол Silicon Valley ч юм уу Америкт иймэрхүү үзэсгэлэнгүүдэд очихоос нэг тийм дутж байгаа харагдахгүй байна. Миний хувьд бол бидний шийдэл хөгжлийн хурдсгуур ICT Expo 2015. Монголын цахим спорт хөгжлийн холбоотой хамтран зохион байгуулсан цахим спортын тэмцээний 6 төрөлд нийт 700 гаруй оролцогч оюун ухаан авхай цамбаагаас орсон бөгөөд аваргаар шалгарсан багууд ивент итгэгчийн шагналын эзэд болсноос гадна олон улсын тэмцээнд их орноо төлөөж оролцох эрхийг өвөртөлсөн юм. ICT Expo 2015 үзэсгэлэнд оролцсон 40 гаруй байгууллагууд Монгол улсын өнцөг булан бүрт буй иргэд айл өрх, аж ахуй нэгжүүдийн харилцаа холбооны хэрэглээг илүү хялбар, тааламжтай болгох, мөн бүх төрлийн бизнес, албан байгууллагуудад ашиглах холбоо харилцааны хэрэгсэл, түүний үр дүнг илүү өндөр түвшинд хүргэх шинэ үеийн мэдээлэл харилцаа холбооны технологиг дэлгэн үзүүлсэн юм а. 5 өдрийн турш үргэлжилсэн үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зочид хамгийн сүүлийн үеийн 4G, LTE болон үүрэг холбооны бусад шинэлэг технологиг Монголд анх удаа туршиж үзснээр
тунгадахгүй гар утасны дата хурд ямар гайхалтай өндөр түвшинд очихыг боддоор мэдэрсэн юм. Иймхүү 9 дэх жилдээ зохион байгуулалтын өндөр түвшинд амжилттай болж өнгөрсөн ICT Expo 2015 үзэсгэлэн нь 35,000 гаруй үзэгч сонирхчдыг хамруулж чадсанаар харилцаа холбооны салбарын түүхэнд нэгэн томоохон амжилтыг тогтоолоо. ICT Expo 2015 ерөнхий зохион байгуулагч мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газар. Харилцаа холбооны зохицуулах хороо ерөнхий ивент төхөгч Mobicom корпорац. Бидний шийдэл хөгжлийн хурдсгуур.